Өдрийн мэндэ. За өнөөдөр нөгөө сонин хачин гэдэг болонга цааш нь би үргэлжлүүлье. За би энэ дээр нэг юм нийтлэл гэх юм уу те нийтлэл болоод тавьчлаа. Тэгэхээр би та нарт өнөөдөр юу хэлэх гэж байна гэвэл гараар бичих эсвэл шивэх хоёрын хоорондын ялгаа зааг аль нь зүгээр вэ, аль нь одоо сайн муу тал нь юу вэ гэдгийг хэлж өгөх гэж байна. Энийг уншичаад за юу гэвэл би одоо нөгөө нэг технологи хөгжөөд биднэрт өдөр тутмын маань шин юмнууд орж ирээд байгаа шүү. Бид нар л одоо ерөөсөн ингээд өдөр тутмын мөнгөний хэрэгцээ бид нар бол энэ технологийн хөгжил энэс бол хаашаа ч явахгүй. Гэвч нөгөө зарим юмн дээр бас жоохон юм анхаарал татах юмнууд байдаг юм байна. Тэгэхээр би өнөөдөр энэ гараар бичих шивэх хоёрын хоорондох ялгааг хэлж өгье. За Норвегийн шинжлэх ухааны технологийн их сургуулийн нейробиологч Одри ван дер Мер гээд тэгээд Принстоны эрдэмтдийн судалгаан дээр үндэслэсэн энэ сонирхолтой нийтлэл гарсан байгаа. Тэгтээ зэрэг 24 оных юм байлээ. Гэхдээ би зүгээр саяхан одоо олж уншсан гэх юм уу да тийм. За энэ дээр нэгдүгээрт нь гараар бичих нь тархины ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Тэ шивхэд яадаг вэ гэсэн энэ тухай ярих гэдэг. За тэгээ одоо бидний өдөр тутмын амьдралд ухаалаг утас, тэ компьютер, аппликейшнүүд ингээд гараад ирсэн. Тэгээ ерөнхийдөө бид нар чинь одоо сургуулиар төгссөн болвол гараар бичдэг ойлголт бараг байхгүй болчихдог. Тэгээ сургуульд л нэг бичээд байгаа. За тэгтээ зэрэг энэ нейробиологийн судалгаагаар болохоор үзгээр балаар ч юм уу тэгээ цаасан дээр бичих нь тархины хөгжил одоо ой тогтоолт болон сурах үйл явцад орлуулшгүй үүрэг гүйцэтгэдэг юм байна гэж үзжээ. За тэгээд энэ Норвегийн эрдэмтдүүд болохоор оюутнуудын дунд судалгаа хийсэн байна. Нэг хэсэг оюутнууд нь болохоор яах нь гараар компьютер дээр шивээд нөгөө хэсэг нь болохтой зэрэг үзгээр одоо яг дэвтэр дээр бичиж байгаа энэ явцанд тий энэ бидний тархины идэвхжлийг маш тийм өндөр наривчлалтай харуулдаг электроэнцефалограф гэд ашиглаж харьцуулж үзсэн байна. За тэгвэл нэгдүгээрт нь ямар үр дүнд хүрсэн гэвэл гараар бид нарыг одоо бичиж явах үед тэгээ тархины өөр хэсгүүд нь хоорондоо маш нарийн төвхтэй сүлжээ үүсгэж исэн баг. Одоо бид үзгээр бичгээд. За юу гэсэн үг вэ? Нөгөө гарын хөдөлгөөн тэгээд харааны хүртгүү ингээд тархины мэдээлэл боловсруулах хэсгүүд нь нэгэн зэрэг бүгд одоо идэвхжсэн гэж юм. Ерөөсө бүх юмнууд тэгэхээр чинь одоо та нар өөрсдөө сэтгээд үзээр ингээд бид нарыг яг дэвтэр дээр бичиж яхад бидний гар хөдлөөд, гарын булчингууд хөдлөөд, тэгэнгүүт тархинд нөгөө энэ нүдний хараа бүх одоо ерөөсө бүх юмнууд чинь ингээд тархинд аюулгүй олон юм сигналуудыг, дохионуудыг үүсгэж тэгээ өөр хоорондоо холбогдож байна. Тэгэнгүүт бидний тархи маш их одоо идэвхтэй ажиллаж ийсэн байна. За тэгвэл компьютер дээр шивэх үед ингээд хүүхдүүд оюутнууд чи хурдан шивж байгаа шүү дээ тий. Тэр тархины идэвхжил нь бол харьцангуй хязгаарлагдал байсан гинэ. Тэгээд гол төлөв хурууны механик хөдөлгөөнтэй л холбогдож исэн гэж. Тийм. За ийм судалгаа гарсан байна. Тэгээд энэс одоо эрдэмтд чинь дүгнэлт хийнэ дээ тийм ээ. Дүгнэлт хийсэн гинэ. За ямар дүгнэлтэнд хүрсэн бэ тэгвэл за тэр Принстоны их сургуулийн эрдэмтэд энэ туршилтынхаа дараа гараар тэмдэглэж хөтлсөн оюутнууд хичээлийн агуулгыг илүү гүнзгий ойлгоо тэгээд шалгалтанд илүү сайн үзүүлдэг болох нь тогтоогдсон. За тэгэнгүүт нь яагаад гэд мэднэс яагаад эднэр нөгөөдөлөөсөө одоо хамаагүй өөр вэ нүг. Тэгтээ зэрэг чинь нэгдүгээрт нь одоо олон мэдрэхүй оролцоо байдаг. Олон мэдрэхүй оролцдог. Тэгэхээр хүн гараар бичгтээ маш их нарийн төвөгтэй хөдөлгөөн хийхин зэрэгцээ үр дүнгээ шууд хардаг. Нүдэрээ хардаг.
Тэгтээ зэрэг шин тарих, хараа, булчин, хүртхүүгээс нэгэн зэрэг дохио авдаг юм. Тэгээд энэ нөгөө нэг олон ийм мэдрэхүүнүүд ажиллаад ирэхтэн зэрэг маш их одоо ой санамжинд мэдээллийг илүү гүнзгий мөр болгон үлдээсэн гэж юм. Өөрөлдөх юм бол айгүй сайн тогтоосон байх нь гараар бичсэн хүүхдүүд. За тэгээд өөрөлдөх юм бол хүн үг болгоныг гараараа одоо дамжуулан амьдруулж байна гэж үзэж. Харин шивэх үйлдэл хийжээс оюутнууд болохтой зэрэг маш их хурдан ингээд нэг өсөндөө эн чинь механик үйлдэл болохтой зэрэг тэр бичсэн одоо мэдээлэл маань нөгөө гараараа бичсэн хүүхдүүдээс арай жоохон яах нь өнгөц тогтоогдсон байна гэж. Гэтэ мэдээж та нар энийг сонсож байгаа хүмүүс бол ялангуяа залуу хүүхдүүд бол за юу гэж тийм балаа юм гэж юу гэдэг те бид нэр ингээл компьютер дээр бичээл тэгэл тогтоогол шалгалтаа өгөөл гэдэг штеп гээд. Эрдэмтдийн судалгаан дээр болохтой зэрэг яг гараараа бичсэн хүүхдүүдийн одоо тэр нөгөө тогтоосон тогтоолт нь нэлээ их одоо яах нь гүнзгий удаан хадгалагдсан байх нь ш. За ингээд эндээс хүүхдүүдийн дунд бас одоо эн чинь бол сая ингээд оюутнуудын дунд тэгэхээр чи оюутнуудын хурд бол бүр илүү байна. За тэгвэл хүүхдүүдийн дунд одоо бас юу судалгаа хийж. За тэгээд хүүхэд ингээд бичиг үсэг одоо үсэг бичиж сурж байхдаа тий үсгийн хэлбэр авиа тэгээд гарын хөдөлгөөнүүд нь одоо ингээд бичиж явах оронд ингээд бүх юмнууд нь хоорондоо холбож байгаа шүү дээ тий. Тэгэхдээ мэдээж хэрэг уншиж сурах зөв бичгийн дүрмийн ингээд суур болж байгаа. За энэ бол ерөөсө бага ангийн хүүхдүүдэд. За тэгвэл гараар бичиж байгаа энэ жоохон хүүхдүүдийг тий сурж байгаа хүүхдүүдийн тархины хэл яриа, тархины одоо хэл яриа, тархины итгэх хичээл, тэмдэх таних хэсгүүд нь бол одоо тэр дэлгэцэн дээрээс үсэг харж байгаа хүүхдүүдийнхээс хамаагүй хүчтэй идэвхтэй байсан гэж юм. Яагаад гэх юм бол одоо юу гэдэг самбар дээр үсэг таниулсан тэгсэнд орвол нөгөө нэг гараараа тэр үсгээ бичсэн хүүхдүүд илүү тогтоосон байна шүү. Тэгээд дараагийнх нь жоохон хүүхдүүд энэ нөгөө нэг гараараа бичгтээ анхаарал нь илүү одоо төвлөрөөд тэгээд дээр нь гарын нөгөө жижиг булчингуудын хөдөлгөөн хөгжил нь айгүй одоо сайжирсан. Тэгээд нэг зүйл тууштай одоо суух чадварыг хөгжүүлсэн гэж. За тэгвэл нөгөө жоохон хүүхдүүд одоо шууд ингээл бичээл таабан дээр ингээл бичээл өнгөрчлөө. Гараар бичиж байхдаа хүүхдүүд чинь нөгөө гоё бичгээд мэрийн те том жижиг бичин нөгөө тхигээ балруулдан тэгээд дараа нь ингээд дарамлаар бичин эсвэл одоо юу гэдэг нь гоё бичгээд мэрийн эсвэл бүр янз бүрийн юм зурчж магтгүй энэ явцдаа тэр нөгөө гарны чинь одоо булчингууд нь жижигхэн тэр нөгөө гарын булчингууд нь одоо сайн хөгждөг юм байна. Тэгээд хурдхан шиг бичээд гараад явчихгүй бас гараар бичиж явах оронд суух чадвар айгүй хөгждөг юм байна. За тэгээд дараагийнх нь болохтой зэрэг мэдээж технологи болохоор бидний амьдралын одоо өдөр тутмын салшгүй хэсэг болцсон. Тэгээд энэ шивж байгаа үед болохтой зэрэг хүмүүс маш их одоо хурдтайгаар маш их урт текстүүдийг бичээд засварлаад тэгээд мэдээлэл солилцоход одоо компьютер мэдээж хэрэг маш хурдан одоо нөлөөлж бидний одоо цагийг маш ихээр хэмнэж өгч байгаа. За тэгээд хэмнэж өгдөг шивхэд. Тэгэд мэрэгчлэтнүүд юу гэж үздсэн гэвэл өнөөдрийн хувьд нэгийг нөгөөгөр нь орлуулах биш энэ гараар бичих чинь сайн гин шивэд ими гэдэг юм. Эсвэл шивэд им сайхан хурдан болж байхад чинь гараар бичиж яадаг юм гэх юм. Тэгвэл одоо нэгийг нөгөөгөр нь бүрэн орлуулах биш харин тэнцвэртэй ашиглаж одоо сурах хэрэгтэй юм байна. Гараараа бичгээд ч алдаж болохгүй юм байна, хайж болохгүй юм байна. Компьютер дээрээ шивхэж хайж болохгүй юм байна. Хоёулынгийн тэнцвэртэй байлгах хэрэгтэй юм байна. Одоо жишээлбэл шивхэд бол ажиллагаа маш их хурдан үзгээр бичгэд бол тархийг илүү гүнзгий сэтгэхэд тусалдаг ийм байсан гэж ийм дүгнэлтэнд хүрсэн. За ингээд цааш нь дараагийнх нь сэдвэн болохын зэрэг сэтгэл хөдлөлийн засал гэж одоо сэтгэл судлаачдын сүүлийн үед хэрэглээд байгаа нэг техник байгаа техник гэдэг юм. Тэгэхээр энэ сэтгэл зүйчид болохоор одоо яг нөгөө нэг энэ үзгээр гараар бичгийг
Тэ үзгээр одоо цаасан дээр бичгийг сэтгэл заслын одоо нэг том хэлбэр гэж үздэг болсон байна. Тэгээ дээр үед бол ийм байсан юм уу мэдгүй. За жишээлбэл бид ингээд нөгөө компьютер дээр шивэн штэ тий хурдан бичлээ. Нэг алдаатай юм гарчих юм бол шууд л ингээд backspace огшин ингээд шууд дүг гал дараа л устгаа хийчих. Тэгээд цаашаа ингээд бичээд явчих. За тэгвэл одоо хүн дэвтэр дээр юм бичиж гин гэж бодъё тий. Тэгээд би алдчих юм бол алдаатай бичих юм бол бас нөгөө түрүүний хэлж байгаагаар минийхаар балруулна. Эсвэл их гоё цэвэрхэн ингээд нөгөө дарна. Эсвэл одоо ууртай уура хүрхээр чи нөгөө чи сараа чин тий дараас нь муухай болгооч дарна. Эсвэл цэвэрхэн дарна. Энэ болгонд чинь одоо бидний сэтгэл зүй одоо энэ явц чинь биднэрт их тусалд юм бэ. Өөрөөр хэлэх юм бол тэр бичиж явах явцад хүн эсвэл одоо тайвширдаг тий одоо нөгөө нэг ингээд уурлаад шидчихэд тэг нэг хэсэг байжгаад эргээд бичдэг ч юм уу эсвэл ингээд бухимдаад гараараа ингээд юм бичгээр нөгөө төрөөнийхөө бухимдсан юмыг мартдаг ч юм уу тий ингээд тэр одоо балалж явах сохолж явах юм муухай олгож явах айгу гоё бичиж явах хоорондоо бидний сэтгэл санаа маш их тайвширд юм байна. За одоо сүүлийн үед одоо манайхан чинь нөгөө монгол бичгээр гоё бичиж байгаа тийм үү. Хичнээн сайхан мэрийн. Тэгэхээр чи нөгөө бидний тарих чинь айгу гоё ингээд нөгөө тайвшрах сэтгэл одоо юу авдаг юм бэ тий. Тэрнээс биш компьютер дээр бичгээд бол тэр нэг их байдгүй юм байна. Тэг тайвширлаа авна гэж юу голд байдгүй юм бэ. Зүгээр л ингээд арилгаал цаашаа явчихдаг. За тэгээд дараа нь болохтон зэрэг зарим хүмүүс нөгөө өөртөө төрж байгаа мэдрэмжээ одоо жишээлбэл ямар нэгэн айдас төгшүүр энтрээ цаасан дээр бичээд тэгээд одоо нөгөө сүүлийн үе тэгж сэтгэл судлаачид хэлээд цаасан дээр өөртөө тохиолж байгаа хэцүү юм аа бичээд тэгээд шатаагаад тэгээд нэг сэтгэл одоо амраач гэдэг юм те. Тэгэхээр энэ нь бол яг энэ дээр ийм компьютер дээр шивснээс илүү хүний одоо яг цэвэр нөгөө стресс тайлдаг. За нөгөө талаар сайхан юм бодоод мөрөөдлөө бичдэг хүмүүс те. Мөрөөдлөө бичээд за нөгөө ингээхлээр чи хүний нөгөө эсрэгээр сэтгэл санаа чинь гоё дээшгээ болдог. Тэгэхээр хүүхдүүдийг аль болохоор ийм гоё открет одоо ил загтал ээжтэй аавдаа бичүүлдэг, эмээдээ өвөөдөө бичүүлдэг, найзтай бичүүлдэг тэгээд гоё зурдаг. Энэ тэнүүгээр нэм хөөхөн гэд ийм юмнуудыг хийлэгнэ гэдэг чинь бидний нөө сэтгэл санаагийн чинь яах вэ? Дээш нь болгож байгаа гэсэн. За зөндөө олон хүмүүс гараар ингээд өөрийнхөө мөрөөдлийг бичээд алт хийчдэг. Эдгээр чинь дандаа одоо энэ сүүлийн үед сэтгэл засал хөдлийн засал болдгийм байна. Энэ компьютер дээр бичсэн хүмүүсээс ингэж одоо гараараа цаасан дээр бичсэн хүмүүсийн одоо тэр стресс тайлах юм уу эсвэл баярлах энэ явц нь илүү сайн байдаг гинэ. За дараа нь бүтээл сэтгэлгээг одоо айгүй хөгжүүлдэг гинэ цаасан дээр юм бичгтэн зэрэг. За энэ одоо юу гэсэн үг гээл гараар бичих үйл явц чи өөрөө айгүй удаан хийгдэнэ гэсэн үг тийм үү? Компьютер дээр чинь би түрүү хэлсэн шүү дээ. Маш хурдан чигчгээ бичиж. За тэгээд энэ хүү албатан удаашрал гэсэн үг те. Ингэж нөгөө ингэж албаар бичгтээ ингээд удаашралтай бичнэ гэдэг чинь тархинд нөгөө тухайн бичиж байгаа санаа чинь энэ удаан бичиж явах явцад гүйцэд боловсрод юм бэ. Тэгээд дараа нь үгээ илүү оновчтой хугацаа одоо өгөх тийм хугацаа өгд юм бэ сонгох үгээ сонгох тийм хугацаа өгд юм бэ. Ингээ бичиж явах явцад чинь ингээ удаан бичиж яхад хүн чи аяандаа ингээд нөгөө мэднэрийн тархи чинь биднэрт яах нь илүү юмнуудыг бодох, боловсруулах, тэгээд нэг үгний дараах үгийг одоо зөв бичих гээд ийм юмнууд энэ удаан явцад үйл явцад илүү байд юм. Хурдан бичиж байгаа шивж байгаа үед л энэ бараг байдгүй юм. За дараа нь компьютер дээр ингээд нэг шивээд одоо ном бичдэг ч гэдэг юм уу те ингээд бичээ сууж явахдаа заримдаа ингээд хүний тарих гацдаг гинэ ерөөс юу ч санаанд авахгүй ерөөс юу дээ ингээд тэгэнгүүт босож яваад компьютераасаа босож яваад нэг хэсэг хугацааны дараа цаасан дээр нэг хэд 3 үг бичээд тэгээ ингээд хараа сууж яхад нөгөө тарих маань цаасан дээр яг бичиж явах үед тарих маань эргээд итвчдэг юм бэ. Тэгээд шин санаанууд гараад ирчдэг юм. Тэгэнгүүт эргээ компьютер дээр сухаар хүний тарих нөгөө
одоо нэгсэндөө яг жинхэнэ байгалаар ажиллаж ийн гэсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ нотыг тэр гацаанаас нь гаргаж өгд юм байна. Тэгээд эн чинь нөгөө нэгсэндөө бидний тархины бүтээлж идэвхжүүлэлтийг өөр төвшөнд айжж өгд юм байна. За тэгэнгүүт одоо нөгөө дараагийн хамгийн сүүлийнх нь юм гэвэл хурууны үзүүр хэл ярианы хооронд холбоос байдгийг юм. Өөрөөр хэлбэл тархины одоо ингээд тэр зураглалаас харахад хурууны нарийн хөдөлгөөнийг удирддаг хэсэг нь хэл ярианы төвхтөө маш ойрхон оршдог гинэ. За тэгвэл хүүхэд одоо байхдаа гараар сайн бичиж сурах нь зөвхөн одоо бичиг үсэг тайлагдах биш. Харин үгсийн сангийн баяжуулах, өөрийн санаагаа амаар илэрхийлэх чадвартаа шууд нөлөөлдөг гин. Тэ одоо сайн ингээд янз бүрийн дэвтэр дээр хүүхдүүд юм их бичих тусам нөгөө тэр өөрийнхөө санааг илэрхийлэх чадвар нь сайжирдаг байна. Энэ хүүхдүүд дээр. За тэгсэн чинь нөгөө талаар настай хүмүүс дээр ахмад настангуудын хувьд нөгөө нэг ой санамжаа алдах буюу Альцгеймер гэдэг өвчин байдаг шүү дээ, тий. Тэрийг одоо ингээд настангуудыг ингээд гараар сайн бичээд юм тогтоолгоод ингээд явахтан зэрэг тэр одоо ой санамжаа алдах, хаас сэргийлэх, шилдэг тасгалуудын нэг байд юм байна. Тэгэхээр манайхан тэгдэг хөгшин хүмүүс аль болохоор тий ингээд заавал хөгшин гэхгүй ер нь тэгэл нэг 50, 40 наснаас 50 наснаас илүү ингээд гараараа юм дэвтэр дээр бичээд уншсан юм тэмдэглээд ингээд яхан бол нөгөө цаашаага 60 хүрээд 70 хүрээд 80 хүрээд бидний тэр нөгөө зөнөглөх гэж ярьдэн шүү дээ. Манайх нэг тийм ой санамжаа алдах одоо процесс удаашрт юм байна. Тэгээд одоо би та нарт нэг инээдэмтэй хэлээ те нөгөө нэг HC нарынхаа гэрийн даалгаврыг хийсэн хөгшөрдгүү гэдэг чи одоо тэрнтэй холбоотой юм. Тастаа хүмүүс хэдий ч энэ дэвтэр ном үзэг харанда тоо бодож ийн хүүхдүүдтэйгээ жоохнуудтайгаа өөрсдийнх нь одоо ой санамж нь яах нь сайн нөгөө муудахгүй байх нь шүү. Тэгээ тийм хүмүүс ч яав нөгөө нэг баг зөндөг гэж хэлдэг шүү. За ийм юмнууд байна. Тэгэхээр одоо дүгнэлтийг хэлж өгөхөөр бидний гар гэдэг бол одоо бидний тархины гадна талд байгаа хэсэг. Тийм л гар бидний гар хэдий ч энэ ажиллах тусам тарих амьд идэвхтэй байх. Тэгэхээр ганцхан цаасан дээр бичих биш, цаасан дээр зурдаг, наадаг, тэ юу яадаг, буддаг, нэгтдэг энэ бүх юмнууд чинь бидний гар хэдий ч энэ сайн хөдлөн юм дээр юм бичин, шүлэг бичин тий одоо ингээд насаа их хар хүмүүс бас би шүлэг бичиж байгаа энэ төр. Энэ явц болгон чинь бидний тархинд ингээд шууд яах нь нөлөөлдөг байх нэ. За энэ өнөөдрийн сонирхолтой сэдвний маань нэг хэсэг нь дууслаа. Та нарт бүгдээр намжилт сонирхолтой бол комент бичээрэй, лайк дараарай. За баярлалаа.